Өдгөөгөөс 20 жилийн өмнө Монгол улс бүгд найрамдах Казахстан улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Энэ өдрүүдэд тус харилцааны түүхт 20 жилийн ой тохиож байна. Бүгд найрамдах Казахстан улсын хувьд бусад улс орнуудтай хамтран ажиллах харилцаа холбоогоо тэлж эхэлсэн тэр үед анхдагч харилцаагаа тогтоосон улсуудын нэг бол манай улс юм а. Монгол улс 1992 онд тэр үеийн зөвлөлт холбоот улс задрахад тусгаар тогтнолоо зарласан улсуудыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох үйл явц эхэлсэн. За энэ 1-р сард Казахстан улсаас гадна бүгд найрамд Беларусь улс, бүгд найрамд Узбекистан улс, Украин улс, бүгд найрамд Молдова улстай тус дипломат харилцаа тогтоосон 20 жилийн тохиож байгаамаа. За бүгд найрамд Казахстан улс 1-р сарын 22-нд дипломат харилцаа тогтоогоод тэгээд улмаар 92 оны 9-р сард Алматыд манай элчин сайдын яам байгуулагдсан. За Казахстан улс 97 оны 10-р сард Улаанбаатарт мөн элчин сайдын яам нээсэн юм а. 20 жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа батжиж, үе үеийн ерөнхийлөгчид албан ёсны айлчлалхийн туршлага солилцож иржээ. Тоон дүнгээр харуулбал нийгмийн салбар бүрийг хармарсан 40 гаруй хэлэлцээрийг хийсэн байдаг байна. Худалдаа, эдийн засаг, байгаль хамгаалах, боловсрол, эрүүл мэндгээд чухал олон салбарт хамтын ажиллагаагаа тогтоож, харилцан туршлага солилцож ирсэн бол соёл урлагийн салбарын хувьд хоёр талын хувьд түлхүү хөгжижээ. Ойн хүрээнд хэд хэдэн айлчлал төлөвлөгдсөн бөгөөд мөн олон нийтэд зориулагдсан хөтөлбөр бүрхий арга хэмжээнүүд зохион байгуулагдах нэ.